Самбайцгааны үзэгчдээ Америкийн нэгдсэн улсын 7 хоногт хөтөлбөр маань эхэлж байна. Бид өнгөрсөн 7 хоногт Америкийн нэгдсэн улс даяар болж өнгөрсөн улс төр, эдийн засаг, технологи, шинжлэх ухаан, за мөн соёлын талаарх шинэ мэдээллүүдийг та бүхэнд хүргэх болно. За 2022 онд Орос Украины дайн эхэлснээс хойш Оросын холбооны улс Украин Америкийн нэгдсэн улсын талууд анх удаа нэг ширээний ард суулаа. За энэ бол Абу Дабид болсон 3 талт уулзалт. Путин, Зеленский нар аль нь дайныг дуусгахыг дэмжиж байгаа гэдгийг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Трамп нэг бус удаа хэвлэлийнхэнд хэлсэн. Тиймээс энэ удаагийн уулзалтаар Америкийн нэгдсэн улсын санаачлан боловсруулсан энхийн төлөвлөгөө эцэлэгдэх болов уу гэсэн таамаглал шинжээчдийн дунд байсан юм. Гэхдээ ямар нэгэн тодорхой үр дүнд хүрсэнгүй гэж хэвлэлүүд бол мэдээллээ. За Украины ерөнхийлөгч Володимир Зеленский 2 дахь уулзалтыг энэ 7 хоногийн эхээр хийе гэдэг санаачлаг гаргасан бол Америкийн нэгдсэн улсын төлөөлөгч 2 дугаар сарын 1-ээс дараагийн шатны уулзалтыг эхлүүлэе гэх мэдээллийг бол өгсөн. За үүний зэрэгцээ байлдааны талбарт талуудын дайралтууд улам эрчимжиж хохирлууд нэмэгцээр байгаа гэдгийг бол дурдхан зүйтэй. За Абу Дабигийн энэхүү уулзалт нь дайн дуусгах боломжуудыг хэлэлцсэн уулзалт байлаа буюу одоо тодорхой үр дүнд хүрээгүй ч гэсэн алхмууд сайжрах алхмууд хийгдсэн гэдгийг Украины ерөнхийлөгч өөрийнхөө X хуудаснаа нийтлээд Америкийн нэгдсэн улсын энэ дайныг зогсоохоор оролцож байгаа хүчин чармайлтад талархлаа бол илэрхийлсэн. За талууд уулзалтын талаарх мэдээллийг цаашаа дамжуулж буюу одоо Америкийн нэгдсэн улс болон Оросын холбооны улсын төлөөлөгч нар ерөнхийлөгч нартай дамжуулж дараагийн алхмуудын талаар удирдагч нартайгаа хэлэлцгээр бол тохиролцсон юм байна. За энэ ям гаргаас дахин Абу Даби хотноо уулзахаар болсон гэдгийг Америкийн нэгдсэн улсын холбогдох албан тушаалтаа хэлсэн. За дараагийн шатны уулзалт болно гэдэг нь сайнны тохио бөгөөд энэ 2 өдрийн уулзалтаар их ажил нуугдсан гэдгийг Америкийн нэгдсэн улсын талаас мөн мэдээлсэн. Түүнчлэн Оросын холбооны улсын төрийн мэдлэг Риана Васты агентлаг Оросын холбооны улс Америкийн нэгдсэн улс болон Украинтай үргэлжлүүлэн яриа хэлэлцээ хийнэ гэж мэдээлсэн. За өнгөрсөн 7 хоногт Трампын албан ёсоор байгуулж байгаа гэдгээ зарласан энхийн зөвлөлд Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путин нэгдэн гэдгээ хэлсэн гэж Трамп өөрөө хэлсэн боловч Оросын холбооны улсын талаас бол үүнийг батлаагүй байгаа. Гэхдээ ерөнхийдөө дефакто байдлаар бол нэгдэн гэдгээ илэрхийлсэн гэж судлаачид бол үзэж байгаа юм. За мөн Абу Даби дахь уулзалт болохоос ердөө өглөө нь Америкийн нэгдсэн улсын тусгай айлч Стив Виткоф болон Жаред Кушнер нар Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путинтэй Москвад 4 цаг гарan уулзсан. За энэ уулзалт ч гэсэн үр дүнтэй болсон гэж Америкийн хэвлэлүүд мэдээлж байгаамаа. Америкийн нэгдсэн улсын зэвсэг түвшний төв командлаас Сирид баривчлагдсан Исламын улс бүлэглэлийн 7000 гаруй гишүүнийг Ирак руу шилжүүлж магадгүй гэж мэдэгджээ. За одоогийн байдлаар 150 гишүүнийг нь Сирийн Хасакаможаас Ирак руу шилжүүлсэн байдалтай байгаа юм. За яагаад энэ хүү шилжүүлэх болсон бэ гэвэл Сирийн ардчилсан хүчнүүд болон Сирийн засгийн газрын хоорондох зөрчилдөө маргаантай бол холбоотой. Учир нь Иракийн хилийн ойролцоо бүсэд орших Аль-Шададыг их шоронгоос тус бүлэглэлийн гишүүд оргосон нь нөхцөл байдлыг иймдээ хүргэсэн. За Сирийн ардчилсан хүчнүүд Исламын улс бүлэглэлийн гишүүдийн хоригдож байгаа 10 гаруй шоронг хяналтандаа байлгаж байгаа. За одоогоор эдгээр 10 гаруй шоронд нийтдээ 9000 гаруй гишүүн хоригдож байгаа гэх мэдээлэл мөн байгаа юм. Сирийн гадаад хэргийн яамнаас эдгээр хоригдлыг шилжүүлж байгаа үйл явдлыг сайшааж аюулгүй байдлыг бэхжүүлэх тогтвортой байдлыг хангах эхний алхам болж байна гэдгийг онцолсон. Харин Сирд суугаа Америкийн нэгдсэн улсын элчин сайд Том Барак Сирийн ардчилсан хүчнүүдийн Исламын улс бүлэглэлтэй тэмцэх үйл ажиллагаа ийхүү дуусаж Сирийн эрх хоригчид энэ ажлыг хяналтанд авах цаг нь болсон гэж мэдгдсэн. За Исламын улс бүлэглэл нь Ирак улсад 2017 онд, Сирт 2019 онд ялагдсан боловч хоёр улсад аль алинд нь халдлага үйлдсэн хэвээр байгаа учраас бүс нутаг дахь аюул занал учруулж байгаа террорист бүлэглэл хэмээн бол нэрлэгдсээр байгаа. За мөн Сирийн лагеруудад одоогоор 24,000 орчим хүн байсаар байгаа бөгөөд тэдний ихэнх нь Исламын улс бүлэглэлийн гишүүдийн эхнэр болон хүүхдүүд юм байна. 1-р сарын 3-нд болсон Венесуелийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчлах ажиллагаанд Америкийн нэгдсэн улс шин зэвсэг хэрэгэлсэн гэдгийг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп мэдгдлээ. За энэ зэвсгийг Discombobulator гэж нэрлэх юм байна. За энэхүү зэвсэг нь Мадурог баривчлах ажиллагаанд онцлох буюу одоо шийдвэрлэх бүрэг гүйцэтгэсэн гэдгийг Трамп өөрөө цохон тэмдэглэсэн. За энэхүү зэвсэг нь Хятад болон Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн. Өөр энэ зэвсгийн талаар бол дэлгэрэнгүй мэдээллийг өгөөг байгаа юм. За гол үүрэг нь Венесуелийн цэргийн техник хэрэгслийг ажиллагаагүй болгосон юм байна. За түүнчлэн Америкийн цэргүүд тусгай ажиллагаагаа
Ийхүү Венесуэлд эхлүүлэх үеэр Венесуэлийн ерөнхийлөгчийн бие хамгаалагчдын хамраас нь гинэд цусгоожиж эхэлсэн ийм шинж тэмдгүүд ажиглагдсан гэдгийг энэхүү ажиллагаанд оролцсон хүмүүс мэдээлсэн. Энэ нь Америкийн нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдлын яам жил гарны өмнө Хавана синдром үүсгэж болцсошгүй шинэ техник худалдаж авсан гэж мэдэгдэж байсантай бол холбоотой байж магадгүй байгаа. За энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхэд 2016 оноос хойш дэлхийн олон улс оронд ажиллаж байгаа Америкийн төрийн албан хаагчдад илэрж байгаа ийм тайлбарлашгүй шинж тэмдгүүдийг Хавана синдром гэж нэрлэх болсон. За Кубын Хавана хот дахь Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамны ажилтнуудад чихэн байнга янз бүрийн чимээ сонсдох, чихээр нь хатгаж өвдөх, даралт нь мэдрэгдэх, толгой дотор нь жижирхийлж өвдөх, за мөн толгой нь эргэх завирууд илэрсний дараагаар ийхүү Хаванагийн синдром гэж нэрлэх болсон. За үүний шалтгааныг нь бүрэн тодруулж чадаагүй боловч Хаванагийн синдром нь бичиг долгионы нөлөөнөөс үүсдэг байж магадгүй гэж үзэж байгаа. Шинж тэмдэг илэрсэн үед ямар нэгэн зүйл бол ажилуулж эхэлдэг гэж байгаа юм. За үүнийг нь бол яаж дүрслэн хэлэх мэдэхгүй байгаа ч маш хүчтэй юм дууны долгион шиг санагддаг. За гинэтэл толгой маш их хагарч байгаа юм шиг мэдрэмж төрсөн гэж бол их сурвалжууд мэдээлсэн байгаа юм. За Венесуэлийн ерөнхийлөгчийг баривчлах ажиллагааны үеэр харин 83 хүн амь насаа алдсан. За мөн энэхүү төхөөрөмжийг зэвсгийг ашигласан учраас ийм их хохирол үүссэн байж болцсошгүй гэдгийг гадны хэвлэлүүд мөн мэдээлж байгаамаа. Үргэлжлүүлэн үзэж та бүхэнд Америкийн нэгдсэн улсын нийгэмд тулгамдж байгаа нэгэн томоохон асуудлын талаарх мэдээллийг хүргье. За Миннесота мужийн Миннеаполис хотноо ICE буюу цагаачлалын албаныхан Рене Гуд хэмээх 37 настай эмэгтэй рүү энэ сарын эхээр гал нээсэн хэрэг гарсан. Тус эмэгтэй нь цагаачлалын албаныхны ажилд саад болж машинаараа дайрах гэж оролцсон учраас ийм үр дагаварт хүргэсэн гэж холбооны засгийн газраас тайлбарлаж байсан. Улмаар хангалттай үндэслэлгүй байсан гэх шалтгаанаар түүний хэргийг үргэлжлүүлж шалгахааргүй болсон юм. За тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдээр мөн Миннеаполис хотноо хууль бус цагаачдыг баривчлах ажиллагааны үеэр 37 настай Алекс Джеффри Прети хэмээхэр албаныхны нээсэн галанд өртөж амнаас алдлаа. За Прети нь Ахмад дайчдад тусламж үзүүлэх төвийн эрчим хэмжлэгээний сувилагчаар ажилладаг байсан нэг юм байна. За хэргийн тухайд цагаачлалын албаныхан Хосе Хуэрта Чума гэх гэмт хэрэг өмнө нь үлдэж байсан албан бичиг баримтгүй хууль бус цагаачийг баривчлах гэж байхад нь Алекс Прети албаныхан руу гар буутай дайрч улмаар ийм хэрэг болсон юм байна. За Алекс Прети газар дээр нас орсон. Цагдаагийн албаныхны мэдээлснээр Алекс Прети нь галт зэвсэг эзэмших хууль ёсны эрхтэй ямар нэгэн гэмт хэрэг үлдэж байсан гэх түүхгүй нэг юм байжээ. За энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагааг үндэсний аюулгүй байдлын яам болон холбооны мөрдөх товчоо хариуцсан ажиллаж байгаа. Алекс Претигийн аав Associated Press хэвлэлд өгсөн ярилцлагада миний хүү бол Миннесотагийн их сургуулийн төгсөгч 1-р сарын 7-нд Рене Гуд цагаачлалын албаныхны нээсэн галд өртөж амиа алдсан хэргийн дараагаас хүү маань энэ бүх зүйлдээ тэмцэх ажилд мандайлж оролцож эхэлсэн. Эсэргүүцлийн чагсааллыг бол зохион байгуулж оролцсон. За тэрээр хүүхдүүдийг ээж аваас нь салгаж байгааг, хүмүүсийг шууд гудамжнаас гэрлүүгээ харьжих замд нь баривчилж байгаа зэрэг үйл явдлуудыг зүгээр хараад сууж чадаагүй гэж мэдээлсэн байгаа юм. За энэ хэргийн талаар Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч асан Камала Харрис, Алекс Джеффри Прети бол Ахмад дайчдын эмчилгээний сувилагч байсан. За тэрээр бүх насаа энэ улсын төлөө ажиллахад зориулсан нэгэн байжээ. За түүний амьдралын эцсийн мөч бичлэгэнд үлдсэн байна. Тэр эцсийн хүртэл өөрт байгаа бүх хүчээ ашиглан бусдыг хамгаалахын төлөө тэмцэжээ гэж X хуудаснаа нийтэлсэн байгаа юм. Миннеаполис хотод өрнөж байгаа цагаачлалын албаныхны үйл ажиллагаа он гарснаас хойш Америкийн нийгмийн анхаарал татсан үйл явдал болоод байгаа. За Америк даяар ерөнхийдөө иргэдэн нийгэм нь хоёр хуваагдсан гэж хэлж болно. Тодорхойлбол Трамп ерөнхийлөгчийн хууль бус цагаачлалтай тэмцэх амлалт ажлын хүрээнд холбогдох албаныхан ажиллаа хийж байх явцад эсэргүүцэгчд дайрч саад болсон болж улмаар ийм үр дүнд хүрсэн гэж нэг хэсэг нь үзэж байгаа бол нөгөө талд голдуу иргэд энэ үйл ажиллагааг эсэргүүцэн энгийн иргэд рүүгээ гал нээж байгааг буруу шааж байгаа юм. За энэ асуудлаар Конгресс ч гэсэн дотроо хоёр хуваагдж байгаа. Тодорхойлох юм бол Миннеаполис хотын зөвлөлийн гишүүн ардчилсан намын гишүүн Робин Уинсли, Миннеаполис хотын захирагч Джейкоб Фрей болон Миннесота мужийн захирагч Тим Уолтс нарыг цагаачлалын албаны үйл ажиллагааг зогсоох хэмжээнд арга хэмжээ авч чадахгүй байна гэж шүүмжилж байгаа. За тэрээр мужийн захирагчийг муж даяар хамрах ямар нэгэн үйлдэл хийхгүй аваас иргэд 50 гараад ажилдаа ч явж чадахгүй байдалтай болсныг хэлсэн байгаа юм. Тиймээс Миннеаполис даяар цагаачлалын албаны үйл ажиллагааг зогсоох түр хугацааны хоригийн тогтоолыг боловсруулан танилцуулах гэж байгаа гэдгийг Fox News агентлаг бол мэдээлсэн байна. За Миннеаполис хотын захирагч болон Миннесота мужийн захирагч бүгд ардчилсан нам буюу Дональд Трампын
сөрөг хүчнийх юм лээ. Дараагийн мэдээллийг хүргэе. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Канадын засгийн газар хятад улстай худалдааны хилэлцээр байгуулах юм бол бараа бүтээгдэхүүнд нь 100% татвар ногдуулна гэж мэдэгдлээ. За өөрийн цахим хуудаснаа Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Канадын ерөнхий сайд Марк Карни Канада улсыг хятадын барааг Америкийн нэгдсэн улс руу дамжин нийлүүлэх төв болгож чадна гэж бодож байгаа бол тэр маш том эндүрлээ. За хэрвээ хятадтай худалдааны хилэлцээрт гарын үсэг зурхал юм бол Америкийн нэгдсэн улс руу нийлүүлж байгаа Канадын бүх бараа бүтээгдэхүүнд нь 100% тариф ногдуулна гэж Truth Social хаягтаа бичсэн байгаа юм. За Швейцарын Давос хотноо болсон эдийн засгийн чуулганы үеэр Канадын ерөнхий сайд Америкийн нэгдсэн улс тэргүүтээ том гүрнүүд хэрхэн эдийн засгийн дарамт шахалтыг ашиглан улс орнуудыг хүснээрээ ашиглаж байгаа талаар нэр дурдаагүйч гэсэн шүүмжилсэн бол Дональд Трамп харин Канада улсыг Америкийн ачаар оршин тогтнож байгаа гэж хэлсэн. За Трамп саяхан байгуулсан энхийн зөвлөлд Канадыг оролцуулахаар урилга өгсөн боловч урилгаа буцаасан шийдвэр гаргасан. За тэрээр энэ талаараа Канадын хувьд одоо хамгийн нэр хүндтэй урилгыг буцаалаа гэж нийгмийн сүлжээнд бичсэн юм. За Канадыг Америкийн нэгдсэн улсад нэгдэх саналыг Трамп хэд хэд удаа тавьсны дараагаар буюу одоо Америкийн нэгдсэн улсын 51 дахь мужи гэж зарласны дараагаар хоёр улсын харилцаа улам хурцдсан. За одоогоор Канада, Америкийн нэгдсэн улс хоёр Трампын тогтоосон зарим тарифыг бууруулах талаар тохиролцоонд хүрээгүй байгаа боловч Канада, Америкийн нэгдсэн улс, Мексикийн одоо хүчин төгөлдөр байгаа гэрээ нь Канадын эдийн засагт учрах хохирлоос хамгаалж байгаа гэдгийг шинжээчд хэлж байгаа. За энэхүү гэрээг энэ онд дахин нягтлан хилэлцэх юм байна. Харин Канада болон Хятадын худалдааны хилэлцээрийн тухайд Канада Хятадын цахилгаан автомашинуудын галийн татварыг бууруулах тухай гэрээд гарын үсэг зурж үүнийх нь хариуд Канадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд ногдуулсан импортын татварыг бууруулахаар тохиролцсон байсан юм байна. За эхэндээ Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп энэ гэрээг бол сайн гэрээ, сайн алхам юм а гэж тодорхойлж одоо Карнигийн гаргасан шийдвэр зөвөө гэж мэдэгдэж байсан ч ийхүү нөхцөл байдал хоёр улсын одоо хурцдаж байгаа харилцааны улмаас ийхүү улам дордож байна гэж шинжээчид дүгнэхэд хүрч байгаамаа. Дараагийн мэдээллийг хүргэе. За кино урлаг тайртай хэн бүхний хүссэн хүлээдэг наадам бол мэдээж Академийн шагнал гардуулах ёслол буюу Оскарын шагнал гардуулах ёслол. За энэ жилийн наадамд өрсөлдөх кинонуудыг өнгөрсөн 7 хоногт зарлалаа. За найруулагч Райан Куглерийн Sinners нийт 16 төрөлд нэр дэвшсэнээр Америкийн Академийн шагнал гардуулах ёслолын түүхэндх хамгийн их нэр дэвшсэн кино болж дээд амжилт тогтоолоо. За ингэснээр Titanic, La La Land зэрэг кинонуудын амжилтыг ардаа орхисон гэсэн үг. Жүжигчин Майкл Би Жордан гол дүрийг нь бүтээсэн энэ хүү бүтээл нь 1930-аад онд үйл явдал нь өрнөх бөгөөд цус орогчтой аимшигын төрөлд хамаарах ийм бүтээл байгаа юм. За Sinners бараг бүх төрөлд инхүү өрсөлдөж байгаагаас олон төрөлд. За ялангуяа шилдэг кино гэх хамгийн том төрөлд ялалт байгуулж магадгүй гэж кино шүүмжлэгчид таамаглаж байна. За мөн найруулагч Райан Куглер шилдэг найруулагчийн төрөлд Оскарын шагнал авсан анхны хар арьстай уран бүтээлч болж магадгүй байнамаа. За дараагийн онцлог бүтээл бол найруулагч Пол Томас Андерсны One Battle After Another буюу дуусашгүй тулаан эцэж дуусалгүй тулаан гэх ийм кино өрсөлдөж байгаа. За алдарч жүжигчин Леонардо Ди Каприо, Шон Пеннерийн дүр бүтээсэн энэ хүү бүтээл нь 2025 оны хамгийн шилдэг бүтээлүүдийн нэгээр 109-оор нэрлэгдэж байгаа бөгөөд томоохон шагналуудыг мөн түүх магадaltaй киногоор нэрлэгдэж байна. За 1-р сарын байдлаар тус кинонд дэлхийд даяар 208 сая Америк долларын орлого олсон байгаа юм. За Америкийн нийгмийн тулгамдсан асуудлуудыг хошин байдлаар харуулсан dark comedy жанрын маш сайн кино хэмээн кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа бөгөөд кино үнэлгээний Rotten Tomatoes сайт дээр 94% үнэлгээ авсан байнамаа. За найруулагч Josh Safdie-гийн Marty Supreme кино шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг залуу жүжигчин Тимоти Шаламед авчирч магадгүй байгаа бол Норвегийн найруулагч Joaquin Trier-ийн Sentimental Value хэмээх кино гол дүрийн дөрвөн жүжигчнээ дөрүүлэнгд шилдэг дүрийн шагналуудад нэр дэвшүүлж чадсан ийм бас олон үйл явдал өрнөсөн Оскарын шагнал гардуулах ёслол болох гэж байна. За Академийн шагнал гардуулах ёслолын хамгийн том төрөл болох шилдэг кино төрөлд нийт 10 бүтээл өрсөлдөж байгаагаас жүжигчин Брэд Питтийн гол дүр бүтээсэн F1 кино мөн энэ төрөлд өрсөлдөж байгаа. За тус бүтээл нь шилдэг гол дүр, найруулагч зэрэг төрлүүдэд нэр дэвшээгүй ч гэсэн ийхүү хамгийн том төрөлд нэр дэвшиж байгаа нь бол анхаарал татсан юм. За мөн нөгөө талд Old Boy, Handmaiden зэрэг бүтээлүүдээрээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн. Бүгд найрамдах Солонгос улсын найруулагч Пак Чанукийн Сонголтгүй буюу No Other Choice гэх кино ямар ч төрөлд нэр дэвшээгүй үлдсэн нь кино сонирхчдыг маш сэтгэл дундуур үлдэхэд хүргэлээ. За Пак Чанук найруулагч нь 2018 оны
Оскарын хамаг шилдэг шагналуудыг хүртсэн Parasite киноны найруулагч Бон Жон-Те бол энэ зэрэгцэж яригддаг Өмнөд Солонгосын урдаа байрдаг найруулагчдын нэг бөгөөд энэ жилийн наадамд шинэ бүтээлээрээ зайлшгүй өрсөлдөнө гэж бүтэн бишигчдийнх нь найдаж байсан таамаглалын хүү талаар өнгөрлөө. За энэ мэтчлэн маш олон сонирхолтой бүтээлүүд өрсөлдөж, мөн найдаж байсан бүтээлүүд өрсөлдөж чадаагүй үлдсэн Америкийн Академийн шагнал гардуулах ёслол нь 3 дугаар сарын 15-нд болох гэж байна. Ташин дуртахад 2029 оноос эхлэн Оскарын шагнал гардуулах ёслолыг YouTube платформоор албан ёсоор дамжуулахаар болсон. Америкийн кино академи дээд шагнал гардуулах энэхүү ёслолын ажиллагааны шууд дамжуулах онцгой эрхийг дуудлага худалдаагаар зарсан бөгөөд YouTube хамгийн өндөр дүнг санал болгосноор ийхүү ялалт байгуулсныг өнгөрсөн сар зарлаж байсан. Америкийн ABC суваг 2028 онд ийхүү сүүлийн дамжуулалтаа хийснээр кино урлагийн салбарч гэсэн дижитал эрхний хөгжлийг дагаад цахим дамжуулалт руу шилжиж байгаамаа. Үзэгч та бүхэнд Америкийн нэгдсэн улсад энэ 7 хоногт болж өнгөрсөн үйл явдлуудыг томилон хүргэлээ. Дараа 7 хоногт уулзлаа. Түр баяртай.